За хүний зам төрх бид нар мэдж байгаа нас насаараа туршлагажиж за хүн нас насаараа одоо мэдлэгжих ийм үйл явц явагддаг. За нөгөөтэйгөр хүн туршлах мэдлэгээсээ шалтгаалan хүний бодол хөгжинэ. За бодол хөгжснөөр цааш одоо үйлдэл одоо үр дүнтэй болох ёстой. За мэдлэгээр хамгийн чухал нь юу хийх ёстой гэвэл насан турш үйл явцад хүний сэтгэл бэхжих ёстой. Яг тэгвэл хэдик сэтгэлийн хөдөлгөөн бол ерөнхийдөө мэдлэггүй хүний одоо шинжүүд. За олон улсын сэтгэл судлаачид бол ерөнхийдөө хүний хөгд насан турш одоо хүртэл энэ хугацаанд сэтгэл яаж бэхждэг тухай ийм одоо онолуудын номдсон байдаг. За жишээлбэл насны маш одоо том ялгаанууд бий. Жишээлбэл хүүхэд нас. За хүүхэд насыг бол ерөнхийдөө 13 нас хүртэлх насыг бол хүүхэд нас гэж байгаа. За тэрний дараа өсвөр нас гэж гээ. За өсвөр нас бол 13-аас 20 нас хүртэл. За тэрний дараа залуу нас гэж бид нар одоо ярьдаг. За залуу нас бол ерөнхийдөө 20-с дээш одоо насыг залуу нас гэнэ. За ингээд одоо 30 наснаас эхлээд бол ерөнхийдөө насан турш одоо насан туршсан хүний асуудал яригдана. За ингээд 65-аас дээш одоо тэтгэврт гарсны дараа бол ерөнхийдөө хүн хөгшин насандаа очино. За ингээд энэ дөр бидэнд одоо насны ялгаануудыг. За энэ лекцийн гол цаад зорилго юу вэ гэвэл хүн биологийн хувьд бол ингээд нас нь хөгжөөд биологийн нас ингээд хүүхэд наснаас хөгшин нас хүртэл ингээд явдаг. Гэтэл биологийн насаа дагаад хүний мэдлэг боловсрол яг адилхан ингэж нас насаараа сайжирч хөгжиж бэхжиж явж чадчихэв үү гэдэг тэр асуудлыг өнөөдөр ярих гэж байгаа. За ялангуяа Монгол хүний хувьд биологийн нас нь гүйцэтгэхэд байхад бодол мэдлэг боловсрол нь тэр насандаа хүрэхгүй наснасаа одоо хоцрогдсон ийм одоо хүмүүсийн шинж төрх байдаг. За бид нар мэдж байгаа Монгол орны ерөнхийдөө улс төрчид бол биологийн насан туршсан байхад оюуны нас нь бол одоо насан туршаагүй тийм олон одоо улс төрчид байдгийг та бүхэн мэдж байгаа. За насны ялгаанууд дотор гол нь ямар ялгаанууд хэрэгтэй гэвэл нөгөө моралын ялгаанууд. Хүний морал хөгжих ёстой. Нас ахих тусам. Тэрнээс морал одоо бүр муудаж болохгүй шүү дээ. За морал хөгжихэд бид нарт ярих гол асуудал хүүхэд насны сэтгэл. Хүүхэд насны сэтгэл ямар байх вэ? Дараа нь өсвөр наснд очиход сэтгэл нь яаж өөрчлөгдөх вэ? Түүний дараа залуу насны сэтгэл нь өөрчлөгдөнө. За ингээд насан туршсан хүний сэтгэл бол залуу хүний сэтгэлээс өөр шүү дээ. Тий. За ингээд хөгшин хүний сэтгэл. Хөгшин хүний сэтгэл бол хүүхдээс өөр, залуу үеийн сэтгэл бол одоо шал одоо өөр төвшөнд очсон байна. За ингээд нэг үрчлэн бүгдээрээ танилцъя. Хүүхэд насанд одоо хүүхдийн сэтгэл ямар байдалд байгаад за тэр сэтгэлээ хүүхэд яаж илэрхийлж сэтгэлийн одоо бэхжилт явагдах вэ гэсэн ийм одоо асуудал ярив. За ерөнхийдөө хүүхэд наснд бол хүүхэд бол маш их тоглодог. За энэ бол маш зөв. Тэгээд тоглоом их тоглож байж бодиттой танилцдаг. Бодит зүйл гэдэг юу вэ гэдгийг одоо танилцж эхэлдэг. Жишээлбэл одоо хүүхэд аяг барьж байгаад шалан дээр унгаагаад хагарахыг нь хардаг. Ингээд бол энэгээр бүгд юутай танилцж байгаа нэг үл энэ бол хагдгийн байна гэдэгт одоо танилцж байгаа. Тэрнээс одоо тэр бол одоо дайсагнаад шалруу шидэж байгаа юм биш шүү дээ. Танилцж байгаа, ороотой танилцж байгаа. За хүүхэд наснд бол хүүхэд маш их одоо зураг зурж янз бүрийн одоо зүйлсээр одоо бодог. Ялангуяа бодгаар ингэж янз бүрийн зураг дуртай байдаг. Энэ бол одоо нөгөө урлагчийн одоо тийм авиас нь одоо гарч гэлж байгаа. За хүүхэд наснд бол маш их мөрөөддөг. Тийм мөрөөдөл бол хүүхэд наснд бол маш их бий. За ер нь бол хүн бол ингээд шөлөөтэй ингээд сайхан байдгийг байна гэсэн тийм одоо ойлголттой болдог. За аз жаргал гэдэг зүйлийг бас суралцаж эхэлдэг. За ингээд хүүхэд насны нэг гол зүйл бол шүн хүүхэд одоо зүүдэлдэг. За зүүдэлчээд өглөө босч ирээд ерөнхийдөө зүүдийг бол ямар ч хамаагүй зүйл гэж боддог. Тийм учраас зүүдээ ер нь хүүхэд нэг ярьдаггүй.
За сайн мөгийн талаар бол хүүхдэд бол одоо ойлголт өгөх ёстой. За хэрвээ ээж аав одоо маш сайн одоо хүүхдтэй сайн мөгийн ойлголтуудыг өгөөд хүүхэд багасаа сайн муутай танилцаад ялгаж чаддаг болчихвол энийг бол ерөнхийдөө одоо мэрэгжлийн хүмүүс бол моралын анхдагч төвшин гэж ярьдаг. Сайн мөг ялгаж чадна гэдэг бол моралын анхдагч төвшин. За үүний дараа одоо зурагт үзэж байгаа хүн одоо амтэн авч явах юм уу, амтэн зодох юм уу? Ийм одоо бусгамаг үйлдэл хийж байгаа хүүхэд хараад амтныг өрөвдөх юм бол өрөвдөж чадчихвэл за энийг болоод ерөнхийдөө моралын одоо нэгдүгээр шатнд очлоо гэж хэлдэг. Анхдагч шатнаас моралын нэгдүгээр шатнд очдог. За үүний дараа хүүхэд энэ бол надад сайн зүйл, чамд бол муу зүйл гэдэг ингээд сайн мөг чамд надад гэдэг ингээд харилцан ялгаач сурчих юм бол одоо моралын 2 дугаар шатнд очиж байна гэсэн. За үүний дараа хүүхэд бол ерөнхийдөө моралын 3 дугаар шат руу очих боломжтой. За 3 дугаар шат руу очно гэдэг нь бусдын зовлонг мэдэрч чадах. Энэ хүн бас зовж байгаа шүү дээ гэдгийг мэдэрч чадах. Ийм чадвартай хүүхэд одоо 13 нас хүртлээс очих юм бол моралын 3 дугаар шатнд очно. За тийм учраас хүүхэд бол эхлээд ерөөсөө үнтүүдтэй танилцах нь байна. Үнэн гэдэгтэй танилцах нь байна. За тэр урлагийн янз бүрийн одоо ариасууд нь илэрчил гоо сайхантай бас танилцсан. За ийм хэмжээнд очихсан байгаад хүүхэд бол ерөөдөө хангалттай моралын 3 дугаар төвшөнд очно. Шатах чадвартай. За аав ээжүүд болон одоо сургууль цэцэрлэгийн одоо багш нар энэ моралын төвшингийг хөгжүүлж чадахгүй бол өөрөө аяндаа моралын төвшөнд очиж чадахгүй гэдгийг бас энэ бас ойлгох хэрэгтэй. За өсвөр насныхны сэтгэл ямар вэ? 13 наснаас 20 наснд өсвөр насныхын ямар сэтгэлтэй байдаг? Моралын ямар төвшөнд шатанд очих чадвартай боломжтой. За 13-аас 20 насны одоо энэ өсвөр насны залуучууд бол ерөнхийдөө өөрийгөө нээж эхэлдэг. Би юм бэ? Би юу юм ямар юм? За ямар ч байсан би бол ганцаараа юм байна. Миний энэ толгойд явж байгаа бодол энэ ухааны үйлдэлүүд бол зөвхөн би л энийг мэднэ, өөр хүн мэдэхгүй. Надлын энэ зүйл болж байгаа юм байна гэсэн юм. Өөрийгөө ерөнхийдөө цорын ганц юм шиг бусдаас ялгаатай юм шиг ойлголттой болж ирдэг. За энэ бол тийм буруу шүү. За ерөнхийдөө амьдрал ямар байр суурь эзлэх вэ? Тэр нь одоо нэлээд тодорхой болж ирдэг. За ихэнхдээ залууч одоо өсвөр насныхан болоод эргэлзэж эхэлдэг. Ер нь бол баг насандаа үнэмшсэн зүйлстэй бол одоо эргэлзэж эхэлдэг. Тийм учраас ялангуяа өсвөр насны шилжилтийн насны одоо юм залуучууд бол маш одоо ааш муутай байдаг, ууртай, хэрэг татвартай. Энэ бол одоо ууралдаг, ууран дөрвөлцдөг. Энэ бол байглаасаа одоо заяасан. Онцлог гэдэг юм хэлж болохгүй. За бие одоо нээж эхлэн өсвөр насныхан. За бие нээж эхлэнэ гэдэг маань ерөөдөө эрэгтэй хүүхэд би эрэгтэй гэдгийг мэдчих эхэлнэ. За эмэгтэй хүүхэд би эмэгтэй гэдгийг одоо мэдчих эхэлнэ. За энэ бол одоо анхны одоо нэг нэгэндээ одоо дуртай болох нэг нэгнээ сонирхож эхлэхэд эрэгтэй эмэгтэйгийн ялгаагаа бол өсвөр наснд мэдээд эхэлчихдэг. За хүүхэд насндаа бол мэдэхгүй шүү дээ. Эрэгтэй эмэгтэй гэсэн ойлголтыг бол нарийн мэдэхгүй биеэрээ ягаад бол мэдэрч үзээгүй учраас. Өсвөр наснд биеэрээ мэдрээд эхлэн бие хөгжөөд эхлэн биологийн нас. За ингээд ирэхээр ер нь одоо энэ нэг нэгэндээ дуурлах. За ялангуяа их романтик болж эхлэн өсвөр насныхан бол маш романтик байх ч ёстой. Тийм маш одоо мэдрэмжтэй, сэтгэлийн хөдөлгөөнтэй, ууралсан, хайрлсан, дурлсан, гомдсон. За ер нь за өсвөр насны өшөөний онцлог бол ирээдүгөө төсөөлж эхэлдэг. Хүүхэд нас ирээдүгөө төсөөлөхгүй шүү дээ. Өсвөр насндаа ирээдүг би одоо том болоод яах вэ? Энэ хорвоо ертөнц яах юм бол? Одоо өхөл гэдгийг хүртэл одоо ойлгож эхэлнэ шүү дээ. За энэ үед мэдээж одоо ээж аваад болон сургуулиуд хамтран зөв сайн ажиллах юм бол хүүхдийн моралын энэ өсвөр насны хүүхдүүдийн моралын чадвар бол маш их өндөр хэмжээнд хөгжих боломжтой. За харамсалтай нь одоо ээж аав сургуулийн багш нар хамтран ажиллаж хүүхдийн моралын шатыг хөгжүүлэхгүй бол хүүхд одоо тэгээд тэндээ зөвхөн биологийн насанд яваад байдаг морал оюуны чадвар нөгөхгүй гэсэн ойлголт. За өсвөр наснд нэг өшөөнийг онцгой одоо ярих зүйл бол ерөнхийдөө өөрийгөө жоохон тодорхойж өөрөө шийдэх гэж эхэлдэг. Тий, өөрөө шийдэх дуртай болж эхэлдэг. Ялангуяа ээж аваараа шийдвэрлэх маш одоо дургүй байдаг. За энэ бол одоо зөв. Хүүхэд бол өсвөр наснд
өөрийнхөө ирээдүйг өөрийнхөө цаашд одоо юу хийгээ өөрөө шийдэх хэрэгтэй. За энд бол одоо маш одоо ээж аваад бол дэмжих хэрэгтэй. За найзтай болж эхлэн анх удаага өсвөр наснд бол бүр үнэн зүйлс ярих, үнэмшсэн зүйлээ ярих, итгэл үнэмшлээ хуваалцах, нууц цаа хуваалцах юм одоо найзуудтай болж эхэлдэг өсвөр наснд. За олон хүүхдүүд бол бас янз бүрийн бүлэглэлүүдэд орж 3-4-өөр 5-6 гараа нэг бүлэг болж хоорондоо сонирхсан зүйлээ харилцаж хоорондоо ертөнцийг өгж ойлгож байгаа тэрийг одоо хуваалцдаг юм одоо үеуд эхэлдэг. За тийм учраас одоо бүлэглэл юм уу энэ тэндээс одоо найз нөхдөсөө одоо тусгаарлах одоо маш дургу. Тийм юм бол ээж аавтай хамтрах байх дургу мөртлөө одоо найз нөхөд бүлэглэлтэйгээ хамт байх маш их дуртай. За энийг бол бас ойлгох хэрэгтэй. За өсвөр насныхны нэг онцлог бол хуулийг маш их одоо хүндэлдэг. Хуулийг маш сайн ойлгож яг хуулийн дагуу байх маш дуртай байдаг. Тийм. Тэгэхээр одоо энэ үед бол моралын одоо маш одоо дээгүүр шатны хөгжил явагдах боломжтой гэдэг бас мартаж болохгүй. За ер нь бол үүрэгтэй би надад үүрэг байдаг юм байна. Би энэ үүргээ биелүүлнэ гэсэн юм одоо моралын бүр 4 дахь шат руу одоо орж ирдэг. Тийм. Тэгэхээр хүүхэд наснд моралын 3 дахь шат руу очих боломжтой бол өсвөр наснд моралын 4 дахь шат руу одоо орох боломжтой. Гэхдээ мэдээж одоо моралд суралцсны дараа ээж аав нь одоо үлгэр жишээ үзүүлсний дараа нийгэм ялангуяа одоо нөлөө өгөх хүмүүс үлгэр жишээ үзүүлж чадвал за залуу хүн бол энийг дагаад өсвөр үеийнхэн энийг дагаад бол одоо моралын шатанд очих 4-р шатанд одоо очих боломжтой. Одоо энэгээр мэргэжлийн одоо хүмүүс бол хэлдэг моралын 4-р шат бол өсвөр үеийн одоо сэтгэлийн онцлог шүү гэж. За өсвөр наснд нэг онцлог зүйл бий. За энийг бол бид нар бас маш сайн одоо ярилцах хэрэгтэй. Яг бол энэ бол хамгийн шийдвэрлэх одоо хүний одоо нас гэдгийг бид нар одоо мартаж болохгүй. За 13-аас 20 насны одоо энэ өсвөр наснд бол шилжилтийн насны дараа шилжилтийн насны үед бол маш их одоо хямралууд явагддаг гэдгийг бас бид нар ойлгох хэрэгтэй. За өсвөр үеийнхний одоо хямралууд бол юугаар илэрлдэг вэ гэвэл ерөнхийдөө аав ээжигээ алдааг буруу зүйлийг бас харж эхэлнэ. Муугийн одоо шүүмжилж эхэлнэ. За нийгмийг одоо ерөнхийдөө хараад бол өсвөр үеийнхэн бол одоо маш их одоо шүүмжлэлүүдээр хардаг. Зарим нь бол одоо нийгмийг хараад нийгмийн одоо бозруулаа муу мухайг сонсоод бол одоо маш одоо чигшлэн хүрдэг. Нийгэм гинт одоо хотлоо болоод ирэхээр гайхаж эхэлдэг. Тийм. За нийгмийг ямар их бэртэг чинь ер нь энэ насан турш хүмүүс яагаад ийм одоо нийгмийн буруу үйлдэл хийгээд байдаг гэдгийг одоо харж шүүмжилж дургуутсаж эхэлдэг. За энэ бол одоо яг эд өсвөр үеийнхний хямралын үе гэдгийг бол бид нар ойлгох ёстой. За өсвөр үеийнхэн гол нь урагшаага хөгжиж ирэх гэсэн тийм маш их яруу одоо ирмүү тийм сэтгэлтэй байдаг. Тэрийг бас ойлгох хэрэгтэй. За танин мэдхүйтэй бол ерөнхийдөө танилцаад эхэлдэг. Ерөнхийдөө логик, үнэн, бодит гэдэгтэй бол ерөнхийдөө ойлгоод маш сайн танин мэдхүйн чадвартай болж эхэлдэг гэдгийг бид нар ойлгох ёстой. Зарим одоо өсвөр үеийнхэн бол маш хурдан ээж аваасаа илүү танин мэдхүйтэй болчих шүү дээ. Тэрэнд бол гайхах зүйлгүй. Яг бол хүүхдийн ухаан өөрөө тийм сэргийг учраас энэ хурдан чийжилж хурдан одоо тусгаж авна. За ертөнцтэй одоо саналж эхэлнэ. Сэтгэлийн одоо тэр мэдрэмжүүд, за байгалыг одоо сонирхож эхэлнэ. Гадаад ертөнц, амьтан, ургамал, уул, усыг одоо маш их сонирхож одоо эхэлдэг. За энийг бол дэмжиж аль болох одоо өсвөр үеийнхнийг байгальд хөдөө одоо авч явж байгальтай танилцуулах хэрэгтэй. Янз бүрийн одоо амьтнуудыг одоо тайлбарлах. За манайд бол өсвөр үеийнхэнд одоо буруу үлгэр жишээ үзүүлдэг одоо чон бодож алхах ч юм уу энэ бол амтан алхах их дуртай манайхан ан хийх дуртай. За ан хийдэг хүмүүс бол ерөнхийдөө өсвөр үеийнхнийг одоо буруу үлгэр жишээгээр одоо яаж байгаа шүү гэдгийг бас мартаж болохгүй. За нөгөө тэгвэр өсвөр үеийнхэнд нэг одоо онцлог юу гэвэл энэ бурхныг бас асууж эхэлдэг. Ер нь ид шидийг бас сонирхож эхэлдэг. Ид шидэнд одоо автагдах амархан болдог. Тийм учраас Монгол орнд орж ирээд байгаа энэ сүм хийдүүд бол ерөнхийдөө өсвөр үеийнхнийг одоо өөрсөндөө маш их сайн татаж чаддаг. Яг бол тэр үед бид одоо ухаан ид одоо туршлагатай амьдралын туршлагатай боловсрч чадаагүй учраас бусдад одоо үнэмшиж бусдад одоо залбирлахтай амархан байдаг. Тэгэхээр энэ үед
өсвөрийнхэнд бол маш их одоо анхааруулж бурхан шашны асуудлуудыг бол ээж аавд болон 10 жилийн сургуулиуд маш зөвөр ойлгож тайлбарлах хэрэгтэй. За ингээд өсвөрийн өшөө нэг хамгийн одоо өнөөдөр бид нарт манай Монголын нийгэмд ярих хэвээр сэдв болов үлгэр дуурайл болсон хүнээ хайдаг өсвөрийнхэн. Ягаад одоо өрөөнийхөө хан дээр саксчин NBA-гийн саксчны зургийг одоо өгчихсэн байх ч юм уу, наачсан байх. Эсвэл бол одоо boys group-ийн дуучдын зургийг октод хан дээр наацсан ч байх юм уу зургийг. Энэ бол одоо үлгэр дуурайл болсон тэр хүнээ одоо хайж яг тэр хүн шиг болох гэж, тэр хүн шиг амьдрах гэж, тэр хүн шиг бусдад харагдах гэсэн ийм одоо сонирхлууд байдаг. Тийм учраас энийг нь бид нар анхаарч одоо буруу хүнийг үлгэр дуурайл болгочихъя гэдэг дээр бол маш их одоо ээж аваад бол анхаарч зөвлөгөө өгөх хэрэгтэй шүү. За ингээд бол өсвөр насны одоо онцлог бол ийм одоо онцлогуудыг хэлэх байна. Залуу нас бол одоо бид нар мэдж байгаа амьдралын хамгийн одоо шийдвэрлэх тэнд бол гол үйл явдлууд явагдах юм одоо нас шүү дээ. Хүний амьдрал ганцхан амьдрын шүү дээ бид нар чинь тэр амьдрал дотор залуу нас бол одоо хамгийн онцгой нас. За энэ насыг бол ерөнхийдөө 20 наснаас дээш одоо насыг бол залуу нас гэдэг. Ерөнхийдөө 30 зарим хүмүүс жоохон 30 гараад залуу нас нүргэлждэг тэрийг бас мартаж болохгүй. За өсвөр нас ба насан турш хоёрын одоо энэ завсрын нас. Ерөөсөө залуу нас бол өсвөр нас дууслаа. За яг насанд бол хүрсэн хүн биш. За энэ хоёрын хооронд хамгийн шийдвэрлэх одоо нас гэдгийг мартаж болохгүй. За тухайн нийгэм мэдлэг боловсролоор өндөр хэмжээнд байж чадах юм бол энэ нийгэм одоо энэ нас бол маш их гоё сайхан ил гарч ирдэг. За мэдлэг боловсрол таагуур доогуур хөгжил доогуур ийм орнуудын одоо залуу насны хүмүүс бол ерөнхийдөө хилмигддэг. Тэдний залуу нас ил гарч ирж чаддаггүй. Өсвөр наснаасаа шууд насан турш ийм одоо аюул руу ордог. Тэгэхээр энэ залуу насыг бол ялангуяа одоо Монгол оронд бол их сайн дэмжиж яг залуу хүнийг залуу насаар нь одоо ажиллуулж амьдруулж тийм одоо боловсрол болох хэрэгтэй. За энэ үед мэдээж залуу наснд бол тухайн тэр хүн нийгэмд одоо би ямар үүрэгтэй, энэ нийгэм би яаж амьдрах юм, ямар мэдлэг боловсролтой явах юм, ямар мэрэгчлэлтэй болох юм, хаана би одоо амьдарч өөрийнхөө тэр залуу насыг тодорхойлох вэ гэдэг бол маш одоо юм нарийн асуудал. За залуу наснд мэрэгжилний асуудал шийдэгдэнэ. За шашны асуудал шийдэгдэнэ. Тийм. За улс төрийн асуудал бас нэлээд шийдэгдэх энэ үед бас улс төрийн өөрийн гэсэн одоо нэлээд ойлголттой болж эхэлнэ. За манайд бол яг улс төрийн үзэл бодол, үзэл санаа гэдэг юм буруу өгнөд хэрэглээд байдаг. Тэр үзэл бодол, үзэл санаа гэсэн юм ойлголт ер нь хаач байдгүй. Энийг одоо ямар үгийг ингээд орчуулаад ингээд буруу хэрэглээд байдаг юм. Гэтэл улс төрийн ойлголттой болно шүү дээ. Тэрийг үзэл санаа юм уу үзэл бодол гэж хэлж болохгүй. Улс төрд бол үзэл бодол юм байдгүй шүү дээ. Улс төрд бол зөвхөн онолд бий. Аль онолыг би зөвшөөрөх үү? Аль онолыг би зөвшөөрөхгүй гэх юм асуудал байгаа шүү дээ. Шийдлийн асуудал. За ингээд залуу хүн бол дараагийн нэг онцлог бол маш их зарчимтай болж байна. Ерөнхийдөө нийгмийн зарчмуудыг ойлгож нийгэмд зарчим барих нэг юм дуртай болж байна. Тэгмээс залуу хүний бас хитрхи одоо яасан ч одоо залуу гарын зарчим зурцсан юм. Эсвэл одоо залуу хүний тэр юуг нь одоо тэр нийгэмд өөрийнхөө байр суурь эзэж байхад нь илүү дэмжиж байр суурийг одоо олгохосоо илүү одоо тэднийг одоо шүмжиж болохгүй. За би бол мэрэгжлийн энэ ажил за цаашдын энэ одоо хийсэн шийдэл энэ үйлдэлүүдэд бол ер нь хариуцна гэсэн тэр ойлголтоор залуу хүнд бол ирсэн байдаг. Залуу хүн бол ер нь хариуцлагатай болж чаддаг юм бас шударгасыг одоо эрхэлж гэлдэг залуу хүн бол. За хариуцлага ухамсарлаад шударгасыг эрхлээд эхлэнэ гэдэг бол одоо яг моралын одоо 5 дахь шат. За мэрэгжлийн хүмүүс бол энэ моралын 5 дахь шат бол одоо маш шийдвэрлэх шат залуу хүнд. За хэрвээ залуу хүнийг мэдлэг боловсрол мэрэгжил тэр бүх одоо орчин тойрон нийгэм нь моралын одоо 5 дахь шатанд хүрэхгүйгээр одоо бас маш одоо тэднийг буруу ойлголтод төрүүлдэг. Энэ бол их аюултай. Ялангуяа манай нийгэмд бол залуучууд залуусыг энэ моралын 5 дахь шат руу авчих тийм одоо институтүүд, тийм байгууллагууд бол байхгүй явдал бол харамсалтай. Тэгэхээр энэ залуу насны одоо ойлголтыг зөвөр гэдэг шийдэх ёстой. За дараагийн
одоо бидний ярих ёстой нэг том сэдв бол одоо насан турш хүн. Одоо бид нар ямар хүний насан турш гэх. Биологийн нас нь одоо 30 40 50 нас хүрсэн мөртлөө одоо залуу хүнээс одоо доогуур ойлголттой өөрийнхөө одоо санаа, өөрийнхөө бодлыг ч одоо илэрхийлж чадахгүй, багж одоо ярьж чаддгүй. За тэгээд амьдралдаа багш ном уншаагүй ийм одоо хүмүүсийг бид нар одоо нийгэмд юу гэж ойлгох вэ? Уул нь бол насан туршсан хүн гэдэг бол моралын одоо хамгийн дээд шатанд очих хүмүүс шүү дээ. Тэгэхээр одоо манай нийгэмд моралын дээд шатанд очсон хүмүүс одоо хэрэг олон. За тэрийг бол дараа ярих хэрэгтэй асуудал. За насан туршсан хүний гол онцлог бол ерөнхийдөө маш нийтж хамт олонч бусадтайгаа маш их одоо тийм нийлсэн хамтарч ажилласан, хамтарч шийдсэн, хамтарч үйлдсэн ийм одоо нээлттэй хүн бол одоо жинхэнэ насан туршсан хүн. Насан туршсан хүний нэг онцлог бол маш дотно. Тийм насан туршсан хүн бол их дотно хүн байх хэвээр. Тэгжээж одоо бид нар насан туршсан хүний ярина үхээс биш дотно биш одоо тийм бөглөө хүн бол одоо залуугаараа юм өсвөр үеэрээ л одоо явж ийн гэж ойлгох хэвээр. Шилжилтгийнээс тусаагүй ч юм уу. За ерөнхий одоо юмыг бол ерөнхий чаддаг болдог насан туршсан хүний нэг онцлог бол ингээд туйлшраад байдаг. Тэр зөв энэ бурууч гэдэг юм уу, тэр сайн мууч гэдэг юм уу. Ерөнхийдөө юмыг ойлгож зөв гаргаж ирэхийг харуулдаг. За үр сад хийж бүтээсэн ажил, зохиолсон ажлууд, шинэ амьдрал, шинэ бүтээл, шинэ идэ гэж ерөнхийдөө насан туршсан хүн бол маш их ажилтай. Үргэлжил одоо юм хийсэн, бүтээсэн одоо юм байдаг. Энэ бол моралын одоо нэгэн дээгүүр төвшин. За насан туршсан хүний нөгөө нэг онцлог бол энийг сайхан зохицуулдаг байх хэрэгтэй. Тийм. Зөрчлийг үүсгэхтэй болно ш. Зохицуулах. За мэдээж одоо зохицуулж яа ингээд одоо эвтэй байлгах гэж ингээд одоо хуйлдаад иж чадахгүй. Тэгээд юм бол тэр эвээ бол эвтэй байя гэдэг бол их аюултай үг. Тэгээд одоо өөрөөр нэг нэгээ шүмжлэхгүй байл гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр бол биш. Хуйлдаа байж болохгүй. Энэ бол насан туршсан бол юмны эвийг нь болдог байх хэрэгтэй. За нөгөө талаар дараагийн одоо хамгийн сүүлчийн сэдв бол хөгшин үний сэтгэл. Бид нар бүгдээрээ одоо хүмүүр бүгдээрээ л одоо эзэн нэгэн цагт хөгшин шүү дээ. Хөгшин насанд очино. За хөгшин насанд очиход тийм ч одоо амар биш. Яг л хөгшин насанд очино гэдэг бол ерөөдөө үхэл орчиж байна гэсэн үг. Үхэлдээ орчиж байна гэдэг бол хүн бол одоо маш одоо амьдралын шал уур сэдвээр одоо ажиллах хэрэгтэй болдог. Хаана очих юм бол хүсний дараа амьдрал бий юу гэх мэтлэн олон асуудлууд тухайн хүнд бол одоо тавигддаг. За ялангуяа ийм одоо насан туршны дараагийн хөгшин насанд очисон хүний онцлог бол маш их одоо шашин шүтдэг. Тийм ер нь бол одоо шашин шүтэх бол хөгшин хүний л одоо гол одоо хийх ажил шүү дээ. Яг бол тэндээс бид нар оюуны болон юуны амьдралын одоо юугаа утга учраа одоо олох юм асуудал. Ялангуяа амьдралын утга учрыг хөгшин хүн тавьдаг шүү дээ. Тийм итгэл үнэмшлийн асуудлуудыг бол шашнаар одоо дараа нь яах юм бэ гэсэн. Ингээд дуусаа юм уу энэ амьдрал гэсэн тийм асуултууд байдаг. За мэдлэгийн болон шашны энэ асуудлуудаас гадна ер нь хөгшин хүн бол маш их санаашралд ордог. Тэг өөрийнхөө хязгаарт ирснийг мэддэг, амьдралын хязгаарт ирснийг мэдсэн, амьдралын эцэстэрлээ. Тэг. За ер нь хөгшин хүн бол хийх ёстой гол ажил одоо моралын төвшин гэдгээр нь одоо ярих юм бол моралын одоо дээдлийн шатанд одоо очиж байгаа юм шүү дээ. Тэгэхээр ийм хүн бол ялангуяа маш их цэцэн байх хэрэгтэй. Тэгээ тойрон хүрээлэн байгаа залуучууд таньдаг хүмүүс бол цэцэн мэрэгэн сайхан амьдралын гоёо сайхан өгнүүд их урамшуулах тэгээ амьдрал бас одоо амьдрах хичнээн сайхан гоё гэдэг нь урайлсан одоо ийм одоо хүн болох хэрэгтэй. Хөгшин гэдэг бол тэрнээс одоо өөрөө одоо ингээд дуусаа гэдэг одоо ингээд гараа өнгөс ороод иж болохгүй. За мэдээж хөгшин хүний одоо нэг асуудал бол зөвхөн өөрийнхөө амьдралын туршлагыг ярьж байгаа гэдгийг бид бас мартаж болохгүй. Тэгээд одоо тэр хүний амьдсан амьдралын туршлага бол бас түгээмэл биш шүү гэдэг бас сайн бодох хэрэгтэй. Зарим хүмүүс бол хитрхи өөрийнхөө амьдралын туршлагаар ерөөсөө амьдралын ч гэдэг юм ерөөсөө амьдрал ингэдэг штэ гэдэг өөрийнхөө туршлагыг одоо залуу үед юм уу орчин тойрондоо түгээх гэдэг. Тэр хүний ганцхан тэр туршлага бол түгээмэл өнөөдөр хүчинтэй биш гэдгийг бас бодох хэрэгтэй. Зарим одоо хүмүүсийн амьдралын туршлага бол тэр л хүн тохиолдсон болохоос ш одоо энэ амьдрал бол тохиолдохгүй тийм одоо туршлага. Тэгэхээр тэр туршлага гэж ярих хэцүү. Учраас хөгшин хүний одоо тэр амьдралын туршлагыг бол бас зөв
буруугаар бас ялгаж хэрэгтэй. Түгээмэл биш туршлагууд бол олон бий. За тийм учраас өөрөөхөө л тайлбар хийдэг шүү гэдэг одоо амьдралыг бол бүгд ойлгох хэрэгтэй. За ингээд төгсгөлд нь ер нь жинхэнэ одоо насанд хүрсэн хүмүүс одоо ямар байсан бэ? Моралын дээд шатанд хүрч чадсан насанд хүрсэн одоо хүмүүсийн тоонд бол одоо энтхийн Махатма Ганди бол ордог. За түр яагаад одоо Махатма Ганди гэж байгаа бол Махатма Ганди бол ерөнхийдөө яг л одоо моралын хамгийн дээд шатанд одоо очиж чадсан хүн. Тийм. За яагаад тэр хүн ингэж очиж чадсан бэ? Энэ хүний хэлсэн гоё юу гэдэг. За энхэгчүүдийг заавал гэр бүлийн хүмүүс, хамаатан садангийн хүмүүс гэлгүүгээр бүгдийг нь миний ах トゥ нар гэж одоо хэлж чадсан. Тийм. Хизээч одоо гэр бүлийнхнаараа хязгаарлагдаагүй, хизээч хамаатан садангаараа хязгаарлагдж байгаагүй, хизээч нутаг аймгаараа хязгаарлагдаж одоо нутгийн зөвлөл байгуулаагүй. Энтхийн бүх ах トゥ бүгдээр миний хамаатан гэж хэлж чадсанараа энэ бол одоо моралын хамгийн дээд шатанд очсон жинхэнэ одоо насанд хүрсэн байсан. За Махатма гол нь одоо шударга ёсны төлөө явсан. Мэдээж тэрний одоо шударга ёсны төлөө явсан тэр тэмцэл бол тийм ч одоо бүтэлтэй болоогүй. Сүүлдээ бол одоо бидэн түүхийн одоо номнуудад харж байгаад бото бусдад алуусан шүү дээ. Тэгээ гол нь Махатма Ганди юу гэж хэлсэн бэ гэвэл ерөнхийдөө универсалын этикийг л маш их ярьж байсан. Этик бол универсал байх хэрэгтэй. Өөрөөр монголчуудын нэг аюултай үг гэдэг шүү дээ. Бүх юм харьцангуй шүү дээ гэж. Харьцангуй зүйл байхгүй. Ерөөсөө универсал хүчтэй. Америкийн этик, энтхэгийн этик, Монголын этик, одоо Оросын этик, Африкийн этик бүгдээрээ адилхан этик байх хэрэгтэй. Тэгжээж бид нар универсал этиктэй болох юм бол одоо өөрөөр жинхэнэ нөгөө нэг моралын, этикийн одоо алтан дүрмийг бид нар одоо биелүүлж чадж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр моралын алтан дүрмийг биелүүлж универсал этиктэй болсон хүн бол хамгийн сүүлчийн одоо шат 6 очно. Моралын одоо 6 дугаар шатанд очно гэдэг бол тийм одоо амар зүйл биш. За очиж чадсан хүмүүсийн нэг жишээ бол одоо Махатма Ганди одоо энтхийн онолч байсан. За ингээд үгээр өнөөдрийн одоо лекц төгсгөл болгоё.